Сайхан гэгээрэл гоё юмнаас өөр юм юу ч бодохгүй зөв сайн зүйл бодохоос өөр юу ч хийхгүй байх юм бол бид нэр хүн болж төрсний утга учир байхгүй гэсэн. Яах гэж юм ахан бие авч төрсөн тийм үстэй. Зүгээр сайхан цэвэр ухамсар чигээрээ хүнч болохгүй юу ч болохгүй. Каван талбар тэгээ байж ахгүй яасан. Заавал хүний биеийг авч төрсөн гэдэг чинь утга учиртай штэ. Хүний биеийг авсан бол үйл хэрэгээрээ энэ одоо гавьяаг түүнийхээ зориултыг түүнийхээ утга учирыг гаргана гэсэн үг байхгүй. Энэ маань өөрөө одоо орчин үеийн одоо манай монголчуудын энэ бясалгал гэж шуугаад байгаа шиг нэг л их гоё хайрлсан, нэг л их гоё уярсан, хайлсан тэгтээ жоохон зөрчилдөх байхгүй юу. За окей чи хайртай юм байж, чи уян юм байж, чи хайрладаг юм байж. Тэгвэл чиний хийж байгаа юм чи юу вэ? Яг үйлдэлэр чи юу илэрж байгаа? Үйлдэлэр чи хайр чи яаж илэрж байгаа? Тэгэхээр энэ тэнцвэр гэдэг бол яг үнэндээ зүгээр л бидний бодож байгаа шиг зүгээр юм сайхан йог хийгээл өөрийгөө жаргаагаал ийм л байх юм бол ингээл болчин. Тэгэл эргэл байх юм бол гоё юм ярьдаг байх юм бол гоё юм боддог байх юм бол болчих асуудал биш. Энэ бол одоо тэнцвэр гэдэг бол маш өргөн утга агуулга. Тэгээд хүн болж төрснийхөө хувьд хүн зүгээр л эрэг байх нь ерөөсөө хангалтгүй. Тэгвэл тэр эргийнхаа дагуу үнэхээр үг үйлдэлээрээ чи тэр гоё юмыг гаргаж байгаа мó гарахгүй байгаа мó гэдэг чинь л өөрөө хүн эргээгээд mentally буюу сэтгэл зүйн хувьд те neurologically буюу энэ тарих мэдрэлийн хувьд тэнцвэртэй байж чадах юм уу, унахгүй байж чадах юм уу, тогтоон байж чадах юм уу гэдэг чинь өөрөө чинь шийддэг гэсэн үг байхгүй юу?